За би 1938 онд Ховд аймгийн Булган сумын нутагт хар өдөр гэдэг газар Багмын 2 дугаар хөв болон төрсөн билээ. За би 1950 онд Булган сумын 7 жилийн дунд сургуульд орж суралцаад 7 дугаар ангид 1957 онд төгсгээд тэгээд алуу ёсны хуваараар Архангай аймгийн зоо мал эмнэлгийн техникумд орж мал эмнэлгийн мэргэжлээр сурсан билээ мал эмчилгээ. За би Архангай аймгийн зоо мал эмнэлгийн техникум 4 жил сурах хугацаанд бас оюутнуудтай концертанд явж сумуудаар хийдэг байл Архангай аймгийн олон сумаар орсон. За тэгээд миний хийдэг ажил бол бие биелгээ одоо торгууд биелгээ манай ангийн сурагч сайн бэлэг гэж үеийнчнийг залуу хоёулаа нийлээл уйлаа тэгээд тэр хөвгтүүтэй нийлж явал бие биелгээ хийдэг. Араангаа халах нар бол биелгээ мэддэг учраас их сонирхдаг байсан тэгт. Цагаан ачуур зангидал хар дээл юмсаал биелдэг байлаа тэгт. За би 1974 онд Ховд аймгаас шалгарч язгуур уралгаар бие биелгээгээр манай би тэгт Алтаа сумд мал эмч байсан. Алтаа сумаас нэг эмэгтэй битүүр шалгарсан. Ховд аймгаас 7 хүн шалгарсан. Ингээд нийт 9 хүн Ховд аймгийн эсэ шалгарч Улаанбаатар хотод очсон. За тэр одоо их том бие биелгээ сайн дуран өрөн сайхнчтын улсын урлагийн үзлэг гэж явагдсан тэр үед. Улсын урлагийн үзлэгт оролцож алтан медаль авчаалаа. Манай Ховдын Есүлэн алтан медаль авчаасан тэгт. За би бол тэн дээр бол загчин үндэсний биелгээ хийсэн. Бие биелгээ торгуудын хөрөн торгот гэдэг биелгээ хийсэн. Ингээд одоо алтан медаль 74 онд авчаалаа. За тэгээд дахиад энэ одоо ажиллаж явах хугацаанд Норлоо нэрэмжит алдарт бийсэн Норлоо нэрэмжит 3 суманд бас бие биелгээний тийм юу явагдсан. Тэмцээн үзлэг тэн дээр оролцож бие биелгээ хийгээд би тэндээс бас алтан медаль цомын авлаа. Одоо цом тэнд байж байна. За би торгуудын хөрөн торгот бие биелгээний тухайг товч хэлье. Би өөрөө бол торгууд хошигдхон. Тэгээд энэ торгууд дээр үед бол энэ загчин хошуу гэж байсан. Торгууд хошуу хоёр хоорондоо одоо нийлж хэн сайхан биелэх вэ гэдэг ийм тэмцээн явагджээ. Энэ тэмцээн явагдахад за нэг хөрөн торгон дээлтэй залуу гарч ирээд биелсэн байгаа. Тэгээд тэр одоо маш сайхан биелсэн. Гарын 10 хуруугаар оруулаад 10 хуруунаас эхлээд бүх үе мэчээрээ хөдлөөд биелсэн. Тэгээд ийм биелгээг бол торгуудын хөрөн торгот гэж нэрлэе гэж одоо дээдсээ шийдсэн байгаа. Тэгтэл ногоон дээлтэй эмэгтэй хүн загсан талаас гарч биелсэн. Бас сайхан бие биелгээ хийсэн. Тэгээд энэнийг бол загчны жалам хар гэж нэрлэе гэдэг ингэсэн байгаа. Тэгээд ирээсээ жалам хар хөрөн торгот хоёр бол ай ижил хөдөлгөөний ижил аль өрөн үеийн хөдөлгөөнийг л одоо шаарддаг юм учиртай биелгээ байгаа юм л да. Тэгээд одоо хамгийн гол юм нь одоо ийм байна. Хийх. Энэ манай торгууд бол эндээс эхэлдэг байсан. Ингэж. Тэгээд энэ 70 мөрөн цохоод тэгээд ингээд одоо цааш нь ингээд үргэлжлээ явна. Энэ бол одоо хамгийн чухал. Одоо манай сүүлийн үед бол энэ 10 хуруу гаан оролцож биелэх нь одоо ховор байгаа юм. Тэгээд ирээсээ бие биелгээний эхлэлт нь болж ирээсээ хөрөн торгуудын. Тэгээд ард нь нөгөө савхтал жалам харал одоо 9 шидийн хөдөлмөр биелгээ гэх мэт юмсч одоо сүүлийн үед гарч ирж байгаа шүү дээ баг. Аксел тэрнээс чинь төрөө байж байгаа юм бол хөрөн торготараа нь одоо эхэлж хаяаг товшуураар биелнэ. Хуураар биелнэ. Товшуураар биелнэ. Энийг. За би тоохоо госноо тухайг товчхон хэлээд өрхий.
Тоохон нэгэн госон тов гинэ торгуудын нэгэн сэвгэр наарис гинэ гэдэг төвөгтэй готлоо юм манай тоохоо бол торгуудын тоохоо бол энэ ингэж голдог ингэж хөшч гөлдрүүлээд энийг гөлдрөө гэдэг юм. Энийг нь тоохоно царг гэдэг юм. Энийг нь өмсөн гэдэг юм. Тэгээд ингэж хөшчихгээд ингээд одоо гангааж гоёлдаа хийдэм. Эвсдэм. Тэгтэл энэ одоо загчин бол энэ ширээ хүртлээ нурааж байгаа. Энэ уусрын. Тэхгүй гөлдрөө гэдэг юм энийг. Энэ гөлдрөөгийн чинээс манай тургууд болсон яг энэс доошоо энэ дээр нь бөхлөөл ингээл хийчих хэвээр юмснэ. Загчин бол ширээ хүртлээ нураадаг бас нэг тийм ялгаатай байд юм. Тийм ялгаатай шүү. За юм байна. За би урлаг өргөн сайхан ялангуяа бие биелгээгээр бас олон жил явлаа. Тэрнийхэн хүчээр одоо энэ жишээлбэл галдан бошигт энэ алтан медаль гэж энийг авлаа. Их хөгшөгийн үеэр бас мянган юуны бие биелгээнд оролцож гeenсийн номонд бичигдлээ. Бас тэгээд одоо сүүлийн үеийн соёлын тэргүүн ажилтныг 2007 онд авлаа. За хөтөжийн тэргүүн яах вэ? Алтан гадсууд нь энэ 2017 онд авлаа. Ингээд одоо засаг төрийн одоо медаль ялангуяа урлагийн талын өмсүүдийг бол бараг авсан. Монгол улсын соёлын тэргүүний авьяасныг бас авлаа. Тэгээ хамгийн сүүлд нь гэрийн сайн багш гэдэг тэмдэг авсан. Энэ гэрийн сайн багш бол одоо бас их өсөртэй авийн 30 гаруй хүүхдэд бие биелгээ заагаад тэгээд надыг бол гэрийн сайн багш гэдэг цол гэрийн сайн багш гэдэг юм их болгосон. Тэгээд энэ их энэ дээр байна. За тэгээд манай хамгийн гол юу нэ загчны торгуудын бие биелгээнд бол энэ 10 хөрөөнөөсөө нэхэлж 10 хөрөөнөөсөө нэхлээд энэ 70 мөрөөр хөдлөнө гэдгийг л хүүхдүүд цаашаа сайн мэдж явах хэрэгтэй байгаа. Их өрөн уян хөдөлгөөн л хэрэгтэй хамгийн гол нь. Үгүйс хэлэх. За тэгээд миний энэ бие биелгээг миний гац энрүүд бас одоо надаас одоо сургамж авч үйдэж хараад дагаж биелж байгаа хүүхдүүд энэ үхэнд нь одоо урлаг өрөн сайхны улам сайн хөгжиж тэг язгуур урлагын улам хөгжүүлэхин яриад дэвшүүлж байна. Ингээд миний гац энэр гэсэн урлагтай авьяастай хүүхдүүд олон байгаа. За ингээд их баярлалаа надыг ингэж судалсан явдалд.